Дэлхийд дахинд хүний эрхэд занал хийсэн аюулт шинэ нэрийн эхэлж байгааг Amnesty International анхаарууллаа. Бангладеш залуус Монголд ажиллахыг илүүд үзэж мөнгө хуримтлуулах туршлага суух боломж гэж харж байна. 112 хувьцаат компани кодексийн хэрэгжилтийн жилийн дундаж үнэлгээ 2025 оны байдлаар 61.8% гарлаа. Богино хугацааны ил үзэх нь сурагчдын анхаарал төвлөрөх чадварыг бууруулж байна. Түр зогсоод байсан эрт илрүүлгийн үзэлгийг үн төлбөргүйгээр ганцхан өдөр зохион байгуулахад иргэдийн очир дараалал эрт илрүүлгийг дахин эхлүүлэх шаардлагатайг харууллаа. Оройн төр үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Amnesty International дэлхийн хүний эрхийн төлөв байдал тайландаа дэлхийд дахинд хүний эрхэд занал хийсэн аюулт шинэ нэрийн эхэлж байгааг анхаарууллаа. Хэрэв улс орнууд буулт хийхээ зогсоож хамтын эсэргүүцэл үзүүлэхгүй бол энэ хандлага тогтсон дэг журам болж бэхжих эрсдэлтэй байгаа юм байна. 144 орныг хамарсан энэ жилийн судалгаанд ашиг хонжооны төлөөх халдлагууд дэлхийд дахин хүний эрхийн зөрчил үүсгэж байгааг онцолжээ. Олон улсад тогтсон хэм хэмжээг дэлхийн тоглогч топ орнууд өөрсдөө корпорациуд, том корпорациуд өөрсдөө эвдэж байгаа өөрсдөө хүмүүнлэгийн хүний энгийн иргэдийн эсрэг, хүүхдүүдийн эсрэг юм дайн хүчирхийлэл төрөмгийллийг үйлдэж гин, түүнийгээ зүй ёсны юм шиг тайлбарлаж гин, түүнийг нь санхүүжүүлж гин, дэмжиж гин. Үүнд ахиц гарахгүй улам дордож байгаа учраас хүний эрхэд занал хийсэн шинэ нэрийн эхлэж байна гэж Amnesty International байгууллагаас үзэж байна. За тухайлбал Америкийн нэгдсэн улс, Израиль болон Оросын албаны улс олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр болон үйл ажиллагааг сулруулах алхам хийж байгаа нь хүний эрхийн зөрчлийн нэг хэлбэр гэж үзжээ. За нөгөөтэйгүүр энэ оны ихээр Америкийн нэгдсэн улс болон Израиль Ираны эсрэг давтуулж энгийн эргээд хүүхдүүд амьнасаа алдсан. Түүнчлэн бусад улс орнууд дайныг санхүүжүүлэх зэвсгийн тусламж үзүүлэх нь хүний эрхийн зөрчлийг даамжуулж байгааг тодтогчээ. За тухайлбал Арабын нэгдсэн Эмират улс Суданы шуурхай дэмжих хүчинд зэвсэг нийлүүлснээр мөргөлдөөнийг улам даамжуулж аллах хүч хиллийг өдөөж байна гэж үзжээ. Бас нэгэн ноцтой зөрчил бол Афганистанд Талибан эмэгтэйчүүдийн боловсрал эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх, зорчих эрхийг хааж буй явдал гэдгийг дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайланд онцолжээ. Иргэний дэд бүтц рүү шууд халтж ийн энгийн ирээд хүүхдүүд бол маш одоо өртлөө тэ үнд. За түүнчлэн одоо болтол олон улсын хэрэгцээ үед Оросын албаны улсын Украинд хийсэн дайн хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгтэнд бол хариуцлага тооцоогүй байна. Дарангуйллын хэв шинж бүхий үйлдэлүүдийг төр засгийн газрын зүгээс бол ер нь дэлхийн нийтээр маш их хийж байна. Дэлхийд дахинаа шудраг усны тогтолцоо ганхаж байгаа энэ үзүүлэлт манай улсад ч ялгаагүй байна. Тухайлбал иргэдийн үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх, шудраг шүүлгэх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. За Amnesty International байгууллагаас манай улс хот суурин газар дахин төлөвлөлтөө хийхдээ хүний эрх зөрчилтэй юу үгүй юу гэдэгтээ тооцоо судалгаагүй хандаж байгааг шүүмжиллээ. За үүний ганцхан жишээ гэхэд Баянзүрх дүүргийн 14-р хорооны 300 гаруй өрх дахин төлөвлөлтөд 10 орчим жилийн өмнө газраа чөлөөлсөн ч за одоо хүртэл баригдааг байх жишээтэй. За нөгөөтэйгөр бас нэгэн онцолж буй иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудал бол төрийн эрх бүхий албан тушаалтнууд шүүхийн хараат бус байдалд нөлөөсөр байгаа явдал гэлээ. Манайх хүний хөгжлийн индексээр бол олон улсын хэмжээнд 17 байраар ухарсан байж байгаа. Тийм учраас энэ бодит нөхцөл байдал юутай холбоотой болсон бэ гэхээр зэрэг яалтчгүй нэгдүгээр эдийн засгийн байдлын хувьд бол иргэдийг ядуурлаас гаргах тийм ээ иргэд эдийн засгийн нийгэм соёлынхаа эрхийг бодит хэрэгжүүлэх энэ асуудал бол чухал. За хоёрдугаарт бол иргэний олон улс төрийн эрхийн тухай хэрэгжилтийг хангах, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэн нэгэн аливаа нэгэн албан тушаалтанд дарангуйлах биш, аливаа нэгэн дарамт үзүүлэх биш, тэднийг сонсож, хамтарч, ярьж, хэлэлцэж дундаас нь гарсан шийдвэрээ бодиттой хэрэгжүүлэх асуудалтаар илүү анхаарах ёстой.
Мөн дэлхийд дахна хүний эрх хамгаалагчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хохирч байгаад энэхүү тайланд дурджээ. За тухайлбал эдгээр албан хаагчдыг ор сургаггүй болгох, амь насыг нь хөнөөх тохиолдлууд нэмэгдэж байгааг хэлж байгаа юм а. За үүний ганцхан жишээ гэхэд Мексик улсад сүүлийн 4 жилийн дотор 15 сэтгүүлч ажил үргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амьсаа алджээ. Өнөөдөр Монголын эдийн засагт тулгараад байгаа том асуудал бол хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн гажиг болж байна. Сүүлийн 3 жилд Монгол улсаас гадаадд сурах, ажиллах зорилгоор гарсан иргэдийн 60 гаруй хувь нь 18-аас 34 насны залуучууд байна. Зөвхөн бүгд найрамдах Солонгос улсад ажиллах хүсэлтэй залуусын тоо жил бүр 50,000-аас 80,000-аар нэмэгдэж байгаа нь дотоодын үйлчилгээний салбарыг ажиллах хүний нөөцгөө болгож байгаа гол хүчин зүйлийн нэг мөн. За нөгөө талаар Монголдо байгаа залууст амьдрах өртгөн цалингаасаа давсан тул ажил хийгээд ч өрнөөс гарахгүй гэх цохирол ажил голох шалтгаан болж байна. Тэгвэл ажиллах хүчний дутагдлаа нөхөхийн тулд зарим байгууллагууд хүний нөөцөө импортын ажилчдаар бүрдүүлэх болжээ. Монгол залуусын ажлын байрыг булаахын тулд гадны ажиллах хүч оруулж ирээд хөдөлмөрийн зах зээлийг гадаад ажилчдаар дүүргээд байгаа зүйл огтхонч бишээ. Ажлын зарыг байж болох бүх суугаар тавиад доктортой ажиллах залууст олон нэмэлт нөхцөл санал болгоод ч ажилтан олдохгүй байгаа учраас арга буюу гаднаас ажиллах хүч авснаа ажил олгогчийн зүгээс учрлаж байлаа. Одоогоос 7 жилийн өмнө нэг ажлын байран дээр нээлттэй ажлын зар тавихад 5-аас 6 залуу анкет бүглэж тэр дундаас сонгон шалгаруулалт хийх боломж бүрддэг байсан бол одоо эрснийг нь аваад ажил сургадаг болсон гэлээ. Гаднаас авчирж байгаа ажилтны маань үндсэн цалин бол яг монголчуудын маань авж байгаа цалинтай бол яг ойролцоодоо тийм. Гэвч нөгөө бусад одоо улстай төлж байгаа татвар маань одоо нэмэгцээр хагаад одоо ажил олгогч одоо миний хувьд те гаднаас ажилтаа авчирж байгаа маань 2 дахин илүү одоо зардал гарч байгаа. За энэ зардал юу вэ гэхээр хамгийн түрүүнд бид нэр гадны ажилчид оруулж ирэхийн тулд мэдээж хэрэг визний хураамж төлнө. За дараа нь хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын одоо дэмжих санд одоо ажлын байрны төлбөр төлнө. За үүний дараа оршин суугч зөвшөөрлөө авахын тулд бас төлбөр төлнө. За тэгээд тухайн ажилтнуудаа мэдээж хэрэг бид нар орон байраар хангана, хоол ундаар хангана. За дотооддоо одоо гэрээсээ ажил руугаа ажилласаа гэрлүүгээ явах тэр одоо тий унааны зардлыг даана гэх мэтчлэн одоо зардлууд одоо дагаад ялцчихгүй орж ирж байгаа ажил олгогч нарт гэвч бид нар мэдээж хэрэг ажиллах хүчгүйгээр одоо энэ ажлын байрыг бий болгох боломжгүй учраас ялцчихгүй л одоо гадны ажилтнуудыг авчираад ингээд ажиллуулж байна. Монгол залуус гадагшаа экспортлогдож, Филиппин, Бангладеш ажилчид дотогшоо импортлогдож байгаа энэ үзэгдэл нь Монголын хөдөлмөрийн үнэлэмж, салбар яамны бодлого, дэлхийн жишгээс хол хоцорсны илэрлэл мөн. Түүнчлэн Монгол залуусын дунд бага цалинтай ажил хийж цаг алдаж байхаар гэртээ суугаад гадагшаа явах боломж хайсан дээр гэх хандлага давмгайлж, ажлыг сайн муугаар нь голж шилж байхад Бангладеш залуус Монголд үйлчилгээний салбарт ажиллахыг ард үлдсэн гэр бүлэд хижээх, мөнгө хуримтлуулах, туршлага суух боломж гэж харж байна. If I compare Bangladesh and цалингийн хувьд харьцуулж үзвэл Монголд илүү боломжтой. Би зочлох үйлчилгээ, рестораны үйлчилгээний салбарт 3-аас 4 жил ажилласан туршлагатай. Бангладешд би сард 300-аас 350 $300 цалин авдаг байсан бол энд 500 $500-оос дээш цалин авч байна. Мөн илүү цагийн хөлс, нэмэлт ажлын боломж, бусад хангамжууд ч олгогддог. In short life, but if I compare this sector, we came here in Mongolia. Монгол улсад топ кузин компани бидэнд $500 цалин санал болгосон. Энэ нь бидний хувьд карьераа урагшлуулах маш том боломж гэж харж байна. Монголд ирж ажиллах бас нэг чухал шалтгаан бол гэр бүл. Би дундаж орлоготой гэр бүлээс гаралтай учраас илүү их мөнгө олж гэр бүлдээ туслах хэрэгтэй. Энэ бол миний хувьд хамгийн гол шалтгаануудын нэг нэ. That is the main reason, ma'am. Манай залуусын хувьд 1.5-аас 2 сая төгрөг гэдэг бол амьдралд хүрэхгүй бага мөнгө. Гэвч энэ мөнгө Бангладеш залуусын хувьд эх орондоо байгаа гэр бүлэд хижээх алтан боломж гэж харж манай улсыг зорих болжээ. Бидний голж байгаа ажил бусдын хүсэл болон хувирч дотоодын зах зээлээс Монгол залуус өөрсдөө шахагдаж байна. Энэ бол зөвхөн цалингийн асуудал биш. Хөдөлмөрийн үнэлэмж, хандлагын асар том ялгаа юм а.
Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Энэ удаад арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани төлөөлөлтөй бизнес орчны талаарх байр суурийг нь сонслоо. 2000-аас 2010 оны хооронд манай улс Итали руу арьс ширийг идэвхтэй экспортлдог байсан. Тухайн үед тус улс арьс ширний боловсруулалтаа сайжруулахыг зөвлөдөг байсан бол одоо эсвэргээрээ түүхийн эдэг эмтэлгүй бөгөөд чанарыг нь 100% сайжруулахыг шаардах болсон гэлээ. Өөрөөр хэлбэл малын түүхийн эдийн экспорт улам дордож аль ч улс авах боломжгүй гэх хариултыг хэлэх болсон байна. Мөн энэ төрлийн бизнес эрхлэхэд хяналт шалгалт ихтэй байдаг талаар хэллээ. Манай үйлдвэр бол 2002 оноос хойш хэм материал импортлж экспортлох чиглэлээр үйл ажиллагаагаа хийсэн. Тэгэл 8 оноос хойш бол энэ одоо нойтон цэхээ байгуулад яг энэ хуурай цэхээ бол 11 онд одоо жидүүгээс 2 тэрбум төгрөг аваад 13 онд барьж дуусаал. Одоо миний одоо яриан дээрээс ингээл хамгийн түрүүлээд харагдах бах. Үйлдвэрийнхаа зээлийг 11 онд авж байгаа биз. Тэгэхээр чин дараад нь бол энэ үйлдвэрийнхаа тоног төхөөрөмжийнхаа захиалгыг одоо хэрэгтэй компанид бид нар захиалаад тэр нь үйлдвэрээс гараад орж ирээд байгуулах гэхэд 2 дахь жил нь болчихж байгаа. Тэгэл дахиж зээл аваад түүхийдээ аваад энэ дээр чинь нөгөө бүтээгдэхүүн хийгээл явж байгаа шүү дээ. Инхлээр нөгөө нэг эргэлтийн хөрөнгө дээр нөгөө нэг тоног төхөөрөмжийн одоо бидний үндсэн өрөнгийн одоо зээлүүд чинь хугацаа нь урт байх хэрэгтэй. Ер нь бол бид нар ерөөсөө ингээл маш хурдтай тэгж одоо хийх ямар ч нөхцөл боломж байдгүй. Дээр нь бас ингээл имэйл рүү нүүлгэн гэл ингээл маш ихээр ярьдаг. Өнөөдөр бизнес орчныг ингээд хааж байгаа шахаж байгаад ингээд бидрийг нүүлгэн гэж бодоод ах шиг байгаа. Одоо ингээд тэгч ч ус өгөхгүй ингэж ч юу аа гэл ингээд те тэр юм болохгүй энэ юм болохгүй гэл ингээд байдаг. Өнөөдөр тэнд нь бол ямар ч одоо те дэд үтс баригдаагүй байгаа шүү дээ. Тэгэл энд нь ингээд бүр ингээд бүх юмар боомлчдаг. Хамгийн түрүүлээд түүхийн эдийн чанар одоо маш их дордсон. Одоо хаягддаг л гэж үзээд байгаа. Одоо малчад ядаж одоо энэ одоо экспортонд авъя гэл ингээд одоо 100 арьс авлаа гэхэд 70-80% нь одоо шууд баранк арьс ирчээ. Тэгэл үнгүү гэл ингээд ерөөсөө хамаагүй эсгэлтэй байна. Тэгэл дээр нь одоо янз бүрийн тээвэрлтийн гэмтэл ингээ байгаа учраас экспорт хийхэд бол үнэхээр хэцүү. Одоо ер нь байхгүй болчихлоо. Одоо нодлон жил экспорт хийгээд ингээд арьс авч үзлээ л дээ. Ерөөсөө тэнцэхээс гарч ирэхгүй байна. Тэгээд одоо бид нар нэгэнт авцсан арьсаа ингээл бүтээгдэхүүн болгоод тий эцсийн бүтээгдэхүүн болгох гол одоо ингээд зориод янз бүрээр нь арьс хийчихэл байж. Жишээ нь хэд одоо ингээд энэ хийлээр ингээд зүсээ хийцэн ингээд. Тэгэл эндээс нэг ашигтай талбай ерөөсөө энүүх юм хийж байна. Энэ одоо жишээ нь хэд энийг авахд ганцхан ширхгэл ингээ гарна. Ганцхан ийм юмны төлөө одоо бид нар энэ арьс аваад хийгээд аюу хэцүү байдаг. Хөдөөгийн малчч одоо ингээ үнгүй юм чи ингээд нэг хаягдл хэлбэр рүү оруулаад байгаа нь ямар ч түүхэн эдэг. Ерөөсө үнэтэй болох одоо шанс байхгүй болчихсон. Хуучин бол бид нар ингээд Итали руу экспортлж ирсэн, Вьетнам руу экспортлж ирсэн, Хятад руу экспортлж ирсэн. Экспорт зогссон. Ягаад гэвэл түүхийн эдийн чанар хангахгүй байгаа учраас ерөөсөө тэгж ингэж оролдож үзсэн. Тэгээд бид нар өөрсдөө л яагаад дууссан юм бэл. Одоо тэр үед ингээд нөгөө боотолт ингээд ширнүүд ирээд айгүй их баранк ширнүүд ирсэн учраас энээсээ ингээд салах гээд бид нар салж чадахгүй ш. Тэр үйлдвэрүүд хуучин ажлаа сэргээгээвэл та нар арьсаа сайжруул гэж хэлээ ерөөсөө. Бид нар ч одоо ингээд янз бүрийн одоо хяналт шалгалтууд айгүй хийдэг. Одоо жишээ нь хэд одоо байгаль юу одоо энэ үйлдлийн улиралд гэхээ байгаль орчны үнэлгээтэй юу гээл 2 удаа орж ирэх жишээ. Манай байгууллагын хувьд бол харцсангуу одоо нөө эцсийн бүтээгдэхүүн хийх гээд ингээд зориод үйлдвэрээс босгоцсон юмаач хийж байгаа хийгээд явж байгаа гэвэл гол нь борлуулалтын дээр айгүй хүнд байдаг. За яг ковидын үед бол манайх харин босоод ирсэн шүү. Яагаад үг гэхээр нөгөө хил хаалттай байсан. Шууд дотоодын үйлдвэрүүд шууд бүтээгдэхүүнийг захиалганууд ихээр орж ирээл тэгэл явчихсан. Тэгэл ковидын дараачаар шууд унтчих байгаа юм чи байхгүй болчихж байгаа юм чи. Ижил төстэй бүтээгдэхүүн буюу дуураймал бүтээгдэхүүнд шууд одоо үйлдвэрүүд зохиогдож байгаа. Монголын хөрөнгөний бирж хувьцаат компани
2025 оны байдлаар 61.8% гарлаа. За мөн оны жилийн эцсийн байдлаар нийт 40 хувьцаат компани кодексийн хэрэгжилтийн тайлангаа шинжилэн ирүүлсэнийг давтан үнэлгээ хийж хянан баталгаажуулахад дундаж үнэлгээ 78.3% хүрч өмнөх оны мөн үеэс 5.8% өсөлттэй гарчээ. Үнэт цасны зах зээлийн арилжаагаар 2026 оны эхний улиралд 269.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж өмнөх оны мөн үеэс 56.2 орчим хувиар өсжээ. За үнэт цасны нийт гүйлгээний 52% нь анх дахь зах зээлийн гүйлгээ, 48% нь хоёр дахь зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цасны гүйлгээний 36.2%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цас, 25.5%-ийг компанийн хувьцаа, 22.2%-ийг засгийн газрын бонд, 15.8%-ийг компани бонд эзэлж байгаа бол үлдсэн 1.2%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж ирэх тус эзэлж байна. Арилцсан үнэт цаас 2026 оны эхний улиралд 111.6 сая ширхэг болж өмнөх оны мөн үеэс 58 орчим хувиар буурчээ. Хөрөнгөний зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 3 дугаар сард 13.7 их найд төгрөгт хүрчээ. Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани гаргасан 300 тэрбумын бонд харилцаалагдаж дууссан байна. Энэхүү бонд нь Монгол улсад анх удаа төрийн өмчит компани өөрийн хөрөнгөөрөө батландаа гаргасан жилийн 17% хүнтэй их усүрэ бага хангаа хөшөөгт эмээлт чиглэлийн салбар төмөр замын санхүүжилтэд зарцуулагдах бөгөөд цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас дэд бүтцийн урт хугацаанд хөрөнгө оруулалтыг татаж энэхүү бондоо буцаан дуудахаар төлөвлөн ажиллаж байна. За энэхүү санхүүжилтийн арга хэрэгсэл нь төрийн өмчит компаниуд хувьд шинэ жишээ бөгөөд улсын төсөвт дарамт үзүүлэхгүй төсөл хөтөлбөрийг бизнесийн зарчмаар санхүүжүүлэх мөн олон улсын банк санхүүгийн шаардлага жишгт нийцсэн санхүү болон үйл ажиллагааны үр дүн тайлгнадаг анхны төрийн өмчит компани болсноороо онцлог байна. Инвескор банк бус санхүүгийн байгууллага нь ногдол ашиг хуваарлах хугацаанд өөрчлөлт оруулж байгаагаа мэдээллээ. Тодорхойлбол ногдол ашиг хуваарлах өдрийг 3 сараар хойшлуулах буюу 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор зангихтэй зээлдүүлэгчид холбогдох зөвшөөрөл өгсөн даруйд төлөх байдлаар хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдээллээ. Тэнгэр тэдэцтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Өө таалгаа хаадаг нь хааж үйл ажиллагаагаа ганхуулахгүй авч яваа үлдсэн хэдэн аж ахуй нэгжүүд энэ жилээс бизнесийн орчин сэргэнэ гэсэн найдлагыг тээсэрлээ байна. Харамсалтай нь ийм найдвар тээж яваа бизнес эрхлэгчид улмал цөөрсөөр байгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн бизнесийн итгэлийн индекст дурджээ. 10 бизнес эрхлэгч тутмын 3 л эдийн засаг сэргэж бизнесийн орчин сайжирна гэж хүлээж байгаа бол үлдсэн нь 7 нь ийм хүлээлтийг тээсээр найдлага тасарчээ. Оны өмнө бизнес эрхлэгчдийн өрдөө 14% нь бизнесийн орчин сайжрлаа гэж хариулж байжээ. За энэ тоо он гарсны дараа 29% болж өссөн байна. За гэхдээ энэ өсөлтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад маш сул хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид ирээдүйд тийм ч их найдахгүй байна. Одоогийн нөхцөл байдал 2015-аас 2017 оны үед нүүрсний үн дэлхийн зах зээл дээр унаж улсын эдийн засаг хүнд нөхцөл байдал байсан үедээ ижил байгаа нь харагджээ. Бизнес эрхлэгчид өнөөгийн нөхцөл байдлыг сүүлийн 10 гаруй жилийн хамгийн хүнд үе гэж мэдэрч байна. Өнгөрсөн жилийн бүхлээр нь харвал бизнесийн итгэлийн индексээр барилгын салбар тэг зууны 10 буюу за бусад салбараас эерэг. Харин худалдааны салбар тэг зууны 21 буюу хамгийн бага үнэлгээтэй гарчээ. Худалдааны салбар бол нийт иргэдийн эрэлтийг харуулдаг. Энэ салбарын үнэлт нь эргээд мөнгөгүй болж бизнесүүдийн борлуулалт нууцныг баталдаг. За 2025 онд худалдааны салбарын нийт борлуулалт 3710 тэрбум төгрөг болж өмнөх оноос 4.6% буурсан. Бизнесийн орчныг сайжруулахад тулгарч байгаа асуудлыг тодруулахад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45.4% нь үнийн өсөлт, инфляци 25.7% нь санхүүгийн болон зээлийн асуудал, харин 22.7% нь ажиллах хүчний асуудлыг онцолсон бол үлдсэн 20% нь бараа үйлчилгээний эрэлт, 16.7% нь тээврийн зардал өсөх зэрэг асуудлууд хамгийн их саад болж байгаа гэж ирмэлсэн байгаа юм а. Дөнгөж одоо судалгаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдийн 29% нь энэ бизнесийн одоо итгэл орчин одоо сайжирна гэсэн юм хариултыг өгж байгаа. За ингээд ажиллах хүчний хомсдол бол за үнийн өсөлт ч гэдэм үү энэ зүйлүүдээс болоод бас иргэдийн худалдаа авах чадварууд одоо судраад одоо ядуурлын түвшин нэмэгдэх байхаа гэсэн иймэрхүү одоо төр зурагтай судалгааны үр дүнгууд маань гарсан байна.
2011 онд эдийн засаг дэлхийд байгаагүй өсөлтийг үзүүлж байлаа. За гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. 2015 оноос өсөлт нь саарч дараа жилд хамгийн доод түвшинд хүртэл унаж исэн хүнд цаг үе. За гэтэл энэ үед ажиглагдаж байсан бизнесийн итгэлийн индекс яг өнөө цагт яг ижил байгаа нь нэгийг сануулж байна. За бизнесээ өргөжүүлэхэд тулгуурч буй бэрхшээл бүх салбарт үнийн өсөлт инфляц гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл иргэдийн цалингийн өсөлтийг давсан инфляц аж ахуйн нэгжүүдийг ч дарлаж байна. Монгол улс 2022 оноос хойш 1561 ширхэг цахилгаан автомашин импортлсны 76.3% нь бүгд найрамдагтад ардуулсаас нийлүүлсэн болохыг Гайлын ерөнхий газраас мэдээллээ. Сүүлийн жилүүдэд цахилгаан тэжээлт автомашины импорт доктортой өсөлттэй байсан ч 2025 оноос эхлэн буурч 2026 оны эхний улиралд 88 ширхэг 1.6 сая Америк долларын цахилгаан автомашин импортлогджээ. Тодорхойлбол 2022 онд манай улс 214 ширхэг 5.8 сая Америк долларын цахилгаан автомашин импортлж байсан байна. 2023 онд импорт огцон өсөж 419 ширхэг буюу 10.2 сая Америк долларт хүрсэн нь өмнөх оноос тоо ширхэгийн хувьд 95.8%, үнийн дүнгээр 75.9%-аар өсжээ. 2024 онд импортын өсөлт үргэлжилж 504 ширхэг 13.9 сая Америк долларт хүрч сүүлийн 5 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая Америк доллар болж буурчээ. 2026 оны эхнээс 4-р сарын 12-ны өдрийн байдлаар 88 ширхэг 1.6 сая Америк долларын цахилгаан автомашин импортлогдоод байна. 2022 оны эхнээс 26 оны 4-р сарын 12-ны өдрийн байдлаар импортлогдсон нийт 1561 ширхэг цахилгаан автомашинаас 76.3% нь бүгд найрамдагтад ардуулсаас, 10.2% нь Япон улсаас, 5.1% нь Америк нэгдсэн улсаас, 8.4% нь бусад улс орноос импортлогджээ. За энэ нь цахилгаан автомашины импортын дийлэнх хувийг бүгд найрамдагтад ардуус дангаар бүрдүүлж байгааг харуулж байна. Дараагийн мэдээ хүргэе. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анхудаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амны орон сууц барьсан, дотоод болон гадаадын ихтэйд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авдаг. 2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-оос шилжүүлж дуусжээ. 2025 оны жилийн эцсийн тайлангаар 28,879 татвар төлөгч иргэн 57.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахар тайлангаа илгээсэн байна. Тодорхойлбол шинээр орон сууц худалдан аваад анхудаа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа 7527 иргэнд 28.5 тэрбум төгрөг, өргөжлүүлэн хамрагдаж байгаа 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, хуульд заагдсан бусад нөхцлөөр 12 иргэнд 30 орчим сая төгрөгийн буцаан олголтыг олгожээ. Харин мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцаагдсан иргэдийн мэдээллийг харьяа татварын албаар дамжуулан дахин засварлаж гүйлгээг ойрын өдрүүдэд хийнэ гэж холбогдох албаныхан мэдээллээ. Дашрамт дуртахад хувь хүний орлогын албан татварын орлого нь орон нутгийн төсвийн орлогын томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг дангаар бүрдүүлдэг. Жил бүрийн нийслэлийн төсөвт хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулах санхүүжилтийн хөөсөрийг төсвөлсөн баталдаг. За 2026 онд 63 тэрбум төгрөгийг татвар төлөгч иргэдэд буцаан олгохоор баталжээ. Долларын мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 141 суманд хүн ам өсөлт зогсжээ. Өөрөөр хэлбэл 330 сумын 42.7% нь хүн амын тоо огт нэмэгдээгүй, эсвэргээрээ татарсан байна. Зарим суманд хүн амын тоо цөөрөөгүй ч 2015 оноос хойш бүтэн 10 жилийн хугацаанд ердөө 5 хүнээр нэмэгдсэн тохиолдол байна.
2015 онд Улаанбаатар хот 1,345,000 хүн амтай байсан. Харин 2025 оны байдлаар 1,673,000-д хүрч сүүлийн 10 жилийн дотор 328,000-аар нэмэгджээ. Харин аймагуудын хүн ам дээд тал нь 18,000-аар хүн амын тоо өссөн. За хамгийн олон хамтаа гэгддэг Хөвсгөл аймагт 10 жилийн өмнө 127,000 иргэн бүртгэлтэй байсан бол за одоо 135,000-д хүрсэн байна. За энэ аймгийн хүн ам 2015 оноос хойш 8,177-оор нэмэгдсэн байгаа юм а. За харин хүн амын тоо бусад аймагаас илүүрхэж нэмэгдсэн нь өмнө говь. Сүүлийн 10 жилд хүн ам нь 18,000-аар нэмэгдэж 80,000-ад хүрчээ. За үүний дараа Баян Улхий 11,000, Дорноговь 10,000-аар өссөн байна. Харин ямар ч өсөлтийг үзүүлээгүй буюу хүн ам нь цөөрсөр байгаа аймаг бол Булган, Сэлэн болжээ. За энэ хоёр аймгийн хүн ам 10 жилийн дотор 542-оос 894 хүнээр цөөрсөн. Харин 330 сумаас 141 сумын хүн амын өсөлт зогссон байна. Өөрөөр хэлбэл энэ 141 сумын хүн ам бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд нэгч хүнээр нэмэгдээгүй. За тухайлбал аймгийн төвөөсөө гадна 18 сумтай Өвөрхангай аймгийн хүн ам 10 жилийн хугацаанд 1579-оор өссөн байна. Учир нь Батүлзийгоос бусад сумдад хүн амын өсөлт нь зогсжээ. За аймгийн төв Арвахирийн хүн ам 2015 оноос хойш 6,885-аар, харин Батүлзий сумын хүн ам 96-аар нэмэгдсэн байна. За бусад Богд, Бүрд, Нарийн тэл, Уянга зэрэг сумдын хүн ам дунджаар 300-аас 400 хүнээр зөрсөн. За ганцхан хар ойрон сумыг жишээлж харвал 12,000 хүн амтай байсан сум одоо 11,000 руу орж буурчээ. Архангай аймагт л гэхэд нийт хүн амын тоо нь 10 жилийн хугацаанд ердөө 622 хүнээр л нэмэгдсэн. Учир нь 12 сумын хүн амынх нь өсөлт зогсжээ. За баруун бүсэлсэл гэхэд Говьалтай аймгийн нийт хүн амын тоо 2015 оноос хойш 73-аар өссөн. За учир нь бас л 10 сумынх нь хүн амын өсөлт тэг зогсжээ. За ингээд нийт сумын бараг тал орчим хувьд нь 2015 оноос хойш хүн амын өсөлт ажиглагдсангүй. Харин өсөлт үзүүлээд байгаа сумдыг харвал 4-өөс 5 хүнээр нэмэгдсэн сум хүртэл байлаа. За тодорхойлбол Завхан аймгийн Завхан мандат сумын хүн амын тоо 5-аар өссөн. 2015 онд 1050 хүн амтай байсан сум 2025 оны байдлаар гэхэд 1055 хүнтэй болж нэмэгджээ. За Баянгар аймгийн Баянлыг сумын хүн ам 3252-оос 3661 болж 9 хүнээр өссөн. За Булганы Бугат сумд гэхэд 2015 оноос хойш хүн амын өсөлт нь ганцхан хүнээр нэмэгдэж 2176 болсон байх жишээтэй. За ингээд харвал жил ирэх тусам сум хөдөө орнотог эзгүүрч байна. Хүүхдүүд 8-аас 15 секундын богино хугацааны рил бичлэг олон цагаар үзэх нь тэдний анхаарал төвлөрөх чадварыг 30-аас 40% бууруулж суралцах чадварт нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Бага наснд нь эцэг их асран хамгаалагч нь үлгэр өгүүлэг уншиж өгдөг байсан хүүхдүүдийн хараа болон сонсголын ой тогтоолт, ярих чадвар, сэтгэн бодох чадвар харьцангуй өндөр байгааг судлаачид онцолж байна. Нөгөөтэйгүр элэг бүтэн гэр бүлд тэр дундаа аавтайгаа дутан өссөн хүүхдүүд өөртөө итгэлтэйгээс гадна суралцахын бүх төрлийн чадвар нь 2 дахин өндөр байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 17 насны сурагчдын дунд явуулсан судалгааны үр дүнгээс харагдаж байна. Үүнээс гадна хичээлээс гадуурх дугуйланд хамрагддаг сурагчдын сэтгэл санааны байдал нь илүү тогтвортой, өөрийн зан төлөвөө удирдах чадвар сайтаагаас гадна дугуйланд хамрагддаггүй хүүхдүүдээс нийгмийн харилцаа 15-аас 20%-аар илүү байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Эцэг эхчүүдийн хүүхдийн хөгжлийг дэмжих энэ арга аргачлал дээр бага насны хүүхдүүд гэлгүй насны хүүхдүүдэд нь одоо тохирсон одоо эхүүдийн хүрээнд аав ээж нь хүүхдтэйгээ ярилцдаг, асран хамгаалагч нь бас нэг бага хэмжээний унширыг хамт хийждэг, тэрэн дээр одоо бас агуулга утгын хувьд ярилцдаг байх нь тэдний харилцааг дэмжихээс гадна одоо хэл ярианы чадрыг дэмжиж байгаа. Хэл ярианы чадвар сайн байна гэдэг чинь бусад бүх судлагтуунуудыг хүүхдүүд хүлээж авч амжилттай суралцах үндсэн байна. 6-аас 17 насных нь өдөрт 5-аас 8 цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Хэрэглээгээр нь харвал бага ангийн сурагчдын 62% нь YouTube, ахлах ангийнхны 87% нь Instagram-ыг түлхүү ашиглаж байна. Судалгаанаас харахад хүүхдүүд шүүлтүргүй мэдээлэлд өрдөж, буруу үлгэр дуурайлалт автах, өөрийгөө бусадтай харьцуулж голох, сэтгэл санаагаар унах эрсдэл нэмэгдэж байна. Нөгөөтэйгүр 8-аас 15 секундын рилийг үзэх нь хүүхдүүдийн анхаарлаа төвлөрүүлэх чадварыг бууруулж байна гэлээ. Товчхондоо бол хүүхдүүдийн гар утасны хэрэглээ бага байх тусам сэтгэл санаанд тогтвортой, бусадтай нээлттэй харилцаатай байна гэх дүгнэлтийг судалгааны үр дүнд гаргажээ. Анхаарал төвлөрөлт нь маш багасж байна.
Ерөнхийдөө бол хүүхд нэг 10-аас 15 минут ч юм уу бол 8-аас 10 минут энэ гэдэг тийм судалгааны тоонууд байдаг. Гэхдээ тэдгээр хүүхдүүд бол нэг ирэл гэдгээрээ ерөнхийдөө бол 45 секундээс 3 минутын хооронд ерөнхийдөө юмд анхаарал төвлөрөөр тэр хугацаанд байхгүй. Тэр хугацаанд нь хүмүүс барьж мэдээлэл өгч чадахгүй бол тухайн хүүхдийн үлдсэн цаг мэдээлэл юмнууд ямар ч үр дүнгүй болох бас магадaltaй байна. Тэгэхээр хичээл сургалтын байгууллага дээр тэрэн дээрээ ерөнхийдөө бас поинт өгөхгүй бол 40 минут багшээ заасан хүүхд үгч ойлгоогүй байх магадaltaй байна. Ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 17 насны сурагчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 76% нь цахим орчинд олонний танил эсвэл контент бүтээгчдийн нөлөөгөөр шин зүйл туршиж үзсэн гэх хариултыг хэлжээ. Эндээс цахим орчин сурагчдын зан төлөв, үзэл бодол, шийдвэр гаргалтад хүчтэй нөлөөлж байгааг харж болохоор байна. Үүнтэй холбоотой цахим хэрэглээг шууд хааж боох бус насанд нь тохирсон байдлаар ашиглуулах хэрэгтэй гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Нөгөөтэйгүр хичээлийн явцдаж насанд нь тохирсон байдлаар хиймэл оюунд суурилсан цахим технологиудыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг хэлж байлаа. Эрт илрүүлэг үзэлгийг өнгөрсөн намраас хойш тодорхойгүй хугацаагаар зогсоосон, харин төр зогсоогоод байсан эрт илрүүлгийн үзэлгийг үн төлбөргүйгээр ганцхан өдөр төв талбайд зохион байгууллаа. Энд ирсэн иргэдийн очир дараалал эрт илрүүлгийг дахин эхлүүлэх нэн шаардлагатай байгааг харууллаа. Би 10 дугаар оруулаас явж байна. За бүр зорж ирв үү? Бүр зорж ирж байна. Мэдээллийн хаанаас авсан? Мэдээлэл өчигдөр найзаасаа авсан та. Тийм. Миний нүгийн нэг залуу байдаг. Ацгаа талбайд ийм хастайхан гарсан байна. Бүх төрлийн ийм эмчилгээ үйлчлэгээний асуудлыг өгч байгаа юм байна. Ирж үзлээр гэсэн. Энд одоо хэвлийн эхо байгаа юм байна. Бас ээжний рентген байна. Чих хамар хоолой шүүд гэж байна. Би бол одоо энэ 2 дугаар эмнэлэгт үзүүлдэг. Энэ очир ерөөсөө дийлдэхгүй. 5 сарын 10-ны дотор үзүүлэхсэн очир авчихсан. Тэгээ одоо энд бас араа шуурхай үзүүлчих юм болов уу гэж бодоод сууж байна. Би хөдөө орон нутгад орнотынх одоо хэвлийн яхаа гэж эрдэнтгэн гэж байна. Тэрийгэ үзүүлдэг юм уу гэдэг зогсож байна гэж байна тий. Очир дараалт ихтэй. Одоо ер нь Багдад ер нь хагас сарын дараа. Тэгээд одоо цаашлах юм бол сарын дараа. Одоо Солонгос, Япон Солонгос эмнэлэг гэдэг тэндүүд одоо сарын дараа очир авчихна бидрээ. Адилхан ш цаг олдохгүй ерөөсөн ямар ч. Тэгээд эн чинь юу өөрснөө нэг өдөртөө гарчих юм байна. Тэгэл үзүүлэх гээл очирлоо л байж. 7 хоног тэгээ сар. Хүлээгдэл. Тэг хүлээгдэл тийм л байдаг шүү дээ. Хинүүд бол тэгэл төртөө дөрөв хаасаагүй л очир байгаа юм. Шиндээ ингээд очирлаад өдөртөө ингээд шинж дэмжлэг хариу нараад юм аа. Энэ талаар бас цаг хугацааны хувьд их боломжийн. Зөвхөн улсын 2 дугаар төв эмнэлэг 2 аймгийн алслагдсан бүсийн иргэдийг эрт илрүүлэхт хамруулахад 6% нь хавдар илрүүлжээ. За гэвч энэ үйл ажиллагаа төр зогссон учраас бусад алслагдсан бүс рүү явж чадаагүй байна. Угтаа ол өвчлөлийг эрт илрүүлэх нь асар их хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэнэ. За ганцхан умаа үзэний хавдрын жишээгээр тооцоод эрт илрүүлэхэд хамрагдахад ойролцоогоор 50,000 төгрөг, харин эрт илрүүлж чадаагүй бол 4.5 сая төгрөгийн дунджаар зарцуулдаг гэлээ. Жишээлбэл өнөөдөр би ганцхан тоо баримт дурдъя. Умаа үзүүний хавдар байлаа гэхэд илрүүлэг бол нэг 35-аас 90 орчим мянган төгрөгт хийгдэж байгаа. Дунджаар нэг 40 одоо 5,000 төгрөгөнд гэсэн үг шүү дээ нэг хүн дээр. За хэрэг хожуу онцлогдоод явчих юм бол эмчилгээний зардал өндөр. Тэгээд мэдээж эрсдэл өндөр, гэр бүл үүсэх дарамт өндөр болчихж байгаа. Илт илрүүлчих юм бол нөгөө одоо санхүүгийн эрсдлээс бас зайлсхийх боломжтой. Ар хангаа болон үр хангаа аймагуудад эрт илрүүлгийн үр дүнгээр 60-аас дээш хувьд нь халдварт бус өвчин буюу зүрх судасны өвчлөл, илгэний өвчлөл, тэгээд дотрийн одоо өрөвсөлт болон өвчлөлүүд ингээд амгааллан ингээд илэрсэн байгаа. Тэгээд үзлэг ер нь бол маш үр дүнтэй явагдсан. Тэгээ үүний хүрээнд болохоор нийт хамрагдалтын 6% нь болохоор хавдар илрүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн асуудлаас болоод өнгөрсөн жилийн 10 дугаар сараас эхлэн эрт илрүүлэхийн үзэлгийг улс орон даяар зогсоосон. Харин хизээ эхлэх нь тодорхойгүй байсан эрт илрүүлгийг дахин явуулна гэдгийг эрүүл мэндийн сайд Батчуугар мэдэгдээд байгаа юм а. Умаа хүзөөний хорт хавдраас урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн шинжилгээ болон вакцинжуулалтыг нийслэлийн захирагчийн ажлын албанаас эхлүүлсэн. Шинжилгээ болон вакцинжуулалт 65% хамрагдaltaй байгааг холбогдох албанаас хэллээ.
6 сарын 1 гэхэд хамрагдалтыг 100% түргэхээр төлөвлөж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр хеликобактерийн шинжилгээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нийтэд нь хамруулах ажлыг эхлүүлж байгааг мэдгдлээ. Нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сантай хамтарч хийж дараачаад энэ хеликобактер тийм ээ. Та бүхэн бас мэдж байгаа бол энэ хеликобактертэй тэмцэх энэ ажлаа бид энэ сараас эхлүүлнэ гэж та бүхэн амласан ёсоор ингээд эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж дуусаад за энэ өөрөө яаж явах юм бэ гэм нэг удаагийн аянаар биш, нэг удаагийн арга хэмжээгээр биш. Энэ өөрөө 3-аас 4 жилийн хугацаатайгаар хэрэгжих ийм хөтөлбөрийг бол бид ингээд өнөөдөр хүртэл боловсруулж дуусаад эцлээд ингээд сууж байна. За эхний шат нь хэм бол бид сургуулиуд цэцэрлэгүүдээр за юуг аавна, шинжилгээг аавна. Нийслэлийн зүгээс бол бид бүх сургууль цэцэрлэгүүдэд аяг тавг угаах, аяг тавг ариутгах энэ зүйл стандартыг бид хангаа явна. Нийслэлдээ бид 9.8 тэрбум төгрөгийг тавиад бүх сургууль цэцэрлэг хангаад явна. Улсын сургуультай нь хувийн сургууль цэцэрлэгтэр бол бид бүх энэ стандартыг тавих шаардлагыг тавиад ингэж хангуулад яваад бараг ажил нь Улаанбаатарын цагаар өнөө өглөө Apple компани шинэ гүйцэтгэх захирлаа зарлалаа. Тус компаниг 2011 оноос хойш удирдсан Tim Cook-ийн халааг төхөөрөмжийн инженерчлэлийн нэгжийн ахлах дэд ерөнхийлөгч Жон Тернус авахаар болсныг албан ёсоор танилцуулсан юм а. Жон Тернус нь 9-р сарын 1-ээс гүйцэтгэх захирлаар ажиллах бөгөөд Tim Cook компаниасаа гаралгүй төлөөлөл удирдах зөвлөлд үлдэхээр болжээ. Ийхүү удтал хүлээсэн Apple-ийн 8 дахь гүйцэтгэх захирлын нэр албан ёсоор баталгаажлаа. Сүүлийн жилүүдэд Tim Cook-ийн халааг хэн авах бол гэдэг асуулт технологийн салбарынхны дунд нууц хэвээрсэн юм. Тэрээр гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд Apple-ийн үнэлгээг 20 дахин нугалж, жилийн 400 тэрбум долларын ашиг олдог дэлхийн хамгийн үн цэнэтэй брэнд болгосон билээ. Гэвч хэмэл оюун болон шинэ инновацийг нэвтрүүлэхдээ хойрог хандаж байна гэх шүүмжлэлд өртөөд байсан юм. Түүний халааг авах Жон Тернес өдгөө 50 настай бөгөөд 25 жил Apple-д ажилласан туршлагатай нэг. Тэрээр iPhone, iPad, Mac, Apple Watch, AirPods болон Vision Pro зэрэг гол бүтээгдэхүүнүүдийн техник хангамжийн хэсгийг удирдах ажиллаж байсан туршлагатай юм а. Мөн Apple-ийн зөвөрийн компьютерийн процессор Intel-с Apple Silicon руу шилжихэд гар бие оролцсон хүмүүсийн нэг. Apple Silicon-ы бүтээсэн M чипийн тусламжтайгаар MacBook хамгийн эрэлттэй зөвөрийн компьютер болж эрчим хүч зарцуулалт болон хүчин чадлын хувьд өрсөлдөгч нараа ардаа орхиод байна. Мөн тэрээр хэдхэн сарын өмнө танилцуулсан $600 үнэтэй MacBook Neo бүтээх ажилд оролцжээ. Харин 11 жилийн турш дэлхийн нийтийн хамгийн их анхаарлаа хандуулдаг цахиурийн хүндийн хамгийн баялаг түүхтэй компаниудын нэгийг удирдсан Tim Cook 65 наснда гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгч байна. Түүнийг цахиурийн хүндийн үйл ажиллагааны мастер хэмээн хочилдог. Тэрээр анх 1998 онд Apple-д олон улсын борлуулалт үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилд орж, нийлүүлэлтийн гинжиг хэлхийг нь засварлаж, дампуурлаас аварсан хүмүүсийн нэг юм. 2005 онд үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаал томилогдож, улмаар 6 жилийн дараа Steve Jobs 2 дахь удаага Apple-ыг орхиход тэрээр гүйцэтгэх захирлаар томилогдож байсан. Ийхүү 8 дахь гүйцэтгэх захирлынхаа нүрийг үзэж байгаа Apple компанийн хувьд хугарлын цэг дээр ирээд байгаа. Тэд орлого санхүүгийн хувьд одоогийн байдлаар тогтвортой байгаж хэмэл оюуны салбарт өрсөлдөгч нараасаа хоцорж байна. Үүнийг инженер төхөөрөмсөөртэй шинэ гүйцэтгэх захирал хэрхэн шийдэж 50 жилийн настай цахиурийн хүндийн хамгийн хүчирхэг компаниудын нэгийг хаашин залуурдах бол гэдг нь ихээхэн сонирхол татж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.